Нар ирээд Джеффри Дамрын гэрт нэгжлэг хийхэд аимшигтэй хүн санаанд ормооргүй зүйлс гэрээс нь гарч ирсэн. За үүний донд юу байсан бэ гэх юм бол хүний бие эрхтнүүдийн хэсгүүн хөргөгчөнд хадгалсан мөчилсөн хүний махнууд байсан. Амун дээрс нь тасалсан толгойнууд. Сайн байцгаана уу? Бичлэг үзэж байгаа эрхэмсэг ноёд хатагтай та бүхэндээ өглөө өдөр орой минь хүргэе. Айлч цагт бичлэгээ минь үзсэн байсан гэсэн та бүхэн таалан сууж тухлан үзээрэй. За энэхүү бичлэгээрээ та бүхэндээ юу хүрэхийг зорьсон бэ гэхлээр онц сонирхолтой амун дээрээс нь үзүүштэй уйдаахгүй байхыг хичээж маш гоё сонирхолтой зүйлийг хий гэж бодлоо. За тэгээ өнөөдөр намайг харж байгаа та бүхнийгээ хүндлээд маш гоё лүг бүрдүүлсэн байна. Үнэхээр их хичээлээ. За тэгээд бичлэгнийхаа эхэнд ерөнхийдөө ганц нэг зүйлийг тодорхойлоод ярьчих гэж бодож байна. Яг гэж байгаа вэ? Юу ярих гэж байгаа вэ? Яг юу хийх гээд байна вэ гэдгээ тодорхойлоод ярьчих гэж бодлоо. Өнөөдөр би та бүхэндээ маш онц сонирхолтой эсвэл аимшигтай хэрцгий хүний алуурчны тухай ярина. Мөн дээрээс нь би энэхүү бодолтыг хийнгээ та бүхэндээ Джеффри Дамер гэдэг цуврал алуурчны тухай баримтат мэдээллүүдийг хүргэнэ. За тэгээд аль болох тодорхой мөн дээрээс нь аль болох бүх зүйлийг дистаратай ярихыг хичээн. Гэтэ амар сандраад байна. Аимшигтай их сандарж байна. Мэдгүй намайг хинч хараагүй. Гэтэ би амар их сандраад ичээд ингээ ичгээрээ гаргадаг юм нөгөө үйлдэлүүдээ гаргаад байна. Гэтэ аль болох бичлэгнийхаа дундуур яриа маань задраад ерөөхдөө сандрал маань арилчих байхаа гэж бодож байна. Ер нь ингэж нэг царайгаа гаргаж контент хийж үзээгүй учраас үнэхээр сандарч байна. За тэгээд хамгийн түрүүнд бол та бүхэндээ зөвхөн нүүр будалтынхаа процессуудыг ярий. Шууд аимшигтай хүн сэдв рүү орохгүйгээр эхлээд та бүхэндээ юу хийх гэж байгаа вэ гэдгээ ярих гэж бодлоо. За үсээ гоё янзлсан. Үсээ үнэхээр гоё янзлсан. Надад амар таалагдж байгаа. Ер нь нэг шуулт муулт ч юм үсээ ингэж шууж юусэн янзлж үзээгүй учраас өнөөдрийн маань засалт амар таалагдж байна. За тэгээд дээрэс нь шууд нөгөө будаггүй сууж агаад ярих гэж бодсноо. Бас үзэгчд та бүхнийгээ хүндлээд нүүрэндээс хуур тавьсан байгаа. Тэгээгүү бол улаан ирийн царайтай хүн та нарын өмнөөс хараа сууж ийн. Тэгэхээр бас муухай бүдүүлэг санагдаж магадгүй. Яг хав яваан дундаа харуулнаа. Тэгээд дээрэс нь би хөмсгөө хусчихсан байсан. Бүр юучгүй хусцсан байсан. Тэгээд одоо ийм сайхан ургаж ийн. Тийм учраас хөмсгөө бодсонгүй. Дундуур нь бодъё гэж доод. За тэгээд түрүүний миний харуулсан энэ гоё бодолт маань ерөнхийдөө ийм бор өнгийн смоки бодолт байгаа. Тэгээ энэ жил бол маш их тренд болж байгаа тийм илүү нюд натурал хэв маягийг харуулсан ирнэ маш гоё юмсаг тийм мейкапыг хийх гэж бодлоо. За нүүр бодолтын тал дээр бол зөвлөгөө өгөхгүй. Нэр өөрийгөө танилцуулах болчихсон шүү дээ. Мейкап артист Арука байна. Тэгээд нүүр бодолтын зөвлөгөө бол би өгч чадахгүй шүү. Яг хав ерөөхдөө жижиг сажиг баг сага юмыг ярьж амжих нь амжихгүй нь одоо бидний ярих гэж байгаа бидний сонсгож байгаа сэдв буюу энэ гэмт хэрэгтний тухай сэдв маань өөрөө маш уушт дэлгэрэнгүй ярих ёстой сэдв байгаа. Гэхдээ би аль болох минута хураангуулад ярина. Тэгэхээр дундуур нь нүүр бодолтын тухай ярьж бол амжих байх. Гэхдээ нүүр бодолт хийх явцыг та бүхэн маань хараад эндээс санаа аваад гоё бодолт хийж болно. За тэгээд өнөөдөр бичлэгтэй маань юу байх вэ гэхлээр надтай хамтарч ажиллаж байгаа зүйлсээ би та бүхэндээ хуваалцъя. Над бичлэгний маань ивент тэгчихэд чигш хотлаад тавсан маань. Яг уу надтай энэ хөөрхөн багснууд маань өнөөдөр хамтарч ажиллах нь байна. Миний хөөрхөн багснууд хамтарч ажиллана. Мөн дээрээс нь миний үнэхээр хайртай миний ажлын гол зэвсэг болох миний хайртай бодогнууд маань хамтарч ажиллана. Гой бодогнууд маань хамтарч ажиллана. За иймэрхүү хамтрагчтай, ийм ивент тэгчтэй энэхүү бичлэг маань үргэлжлэхтэй. За ерөнхийдөө бичлэгний оршил хэсгээ би гоё хөгжилтэй, тэгээд нээлттэй бие задлахын тулд илүү нээлттэй байх гэж хичээлээ. Тэрнээс биш маш хэцүү байна. Ингэж нэг камертайгаа харьцаж сураагүй ах шиг байна одоохондоо. Яг сайжирна шүү дээ. За ийм байна.
За ерөнхийдөө миний тухай, өнөөдрийн бичлэгний эхлэлийн тухай, за сэдвийн маань тухай нэг иймэрхүү байлаа. За ерөнхийдөө одоо бодол руугаа оръё. Мөн дээрээс нь бас сэдв рүүгээ оръё. За энд кадр солигдоход энэхүү сэдв маань маш хүнд, хүчирхийлэл, түрэмгийлэл, ёс бус үг хэллэгээр дүүрэн бичлэг байх учраас нэг инээ чанаагаад байх шаардлага бол байхгүй. Энэ маань маш хүнд сэдв байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бичлэг эхлэхээс өмнө анхааруулахад насанд хүрээгүй бяцхан дүүнер маань болон жирэмсэн ээжүүд зүрх судасны өвчтөй аливаа асуудалд хит мэдрэг ханддаг хүмүүс маань бичлэгнээсээ гарахыг уриалж байна. Яагаад үг гэхээр маш хүнд сэдв байгаа. За ингээд бодол руугаа болон бичлэг рүүгээ тавтай морил. За ингээд аимшигт нууцын үүд хаалга нийтлээ. Бичлэгний ихэнд та бүхнээс асуух зүйл байна. Та бүхэн Джеффри Дамер гэдэг нэрийг сонсч ирсэн үү? Джеффри Дамер. Түүний хөрөгчөнд юу байсан гэж бодож байна? Яг энэ бол нэг хэсэгт Америкийг тэр чигт нь айц тавтуулж исэн, шуугуулж исэн алдартай, тийм аимшигтай гэмт хэрэг болон гэмт хэрэгтэн өмнөөсөө мөн. За Джеффри Дамер гэдэг хүний тухай би бол өмнө нь сонсож байгаагүй байсан учраас надад маш сонирхолтой санагдсан. Яг цуврал халуурчдыг бол мэднэ. Гэхдээ энэ цуврал халуурчин бол үнэхээр гажигаас гажиг бүр супер тийм сайко байсан. Миний одоо уншижсэн цуврал халуурчид дундаас. За ерөнхийдөө бол хэрэгтэй тухай ярихаас өмнө хүүхэд наснаас нь эхлэе гэж бодож байна. За Джеффри Дамерийн хувьд 1960 онд төрсөн. Гэхдээ эгэл жирийн айлд төрсөн. Эгэл жирийн жаал хүү байсан. Тухайн хүү маань одоо байгаль ч юм уу ой мод одоо юу гэдгийг ганцаардлаас ерөөсөө айдаггүй, ганцаараа байх туртай, ой модоор хисүүжилж тэнүүжлэх туртай, амьтны сэг зэмээр одоо зугаагаа гаргадаг тийм хүүхэд байсан бага наснда. За тэгээд түүний тухай бол маш олон мэдээллүүд байдгийн билээ. Миний уншсанаар бол тийм нэг амьтны сэг зэм цуглуулах туртай тийм хүүхэд байсан юм билээ. Жишээ нь гэхэд одоо ингээд гадаа гудамжинд дайруулсан тийм амьтны сэгийг гэртээ авчираад задлж доторх эд эрхтнүүдийг нь үзэж танилцдаг. Тэгээд тэрийг хадгалдаг. Мөн дээрэс нь ой мод руу ороод үхсэн амьтдын сэг зэмийг гэртээ авчираад цуглуулдаг тийм байсан. За тэгээ бага наснда эмээтэйг амьдардаг байсан гэсэн. Тэгтээ хамгийн амар нь одоо нэг тийм ганцаардмал үеийнхээ хүүхдүүдтэй нийлдэхгүй одоо нэг тийм сайко сэтгцэн өвчтэй одоо хүний шинж тэмдэг тухайн үеэс нь л илэрч эхэлчихсэн байгаа байхгүй юу. Үеийг нь тэнд тоглож надаал олуулаа айгуу гоё байдаг байсан бол Джеффри Дамерийн хувьд гэртээ одоо нөгөө л нэг амьтдынхаа сэг зэмээр тоглоол тэднэрийгээ янз бүр болгоол задлан шинжилгээ хийж ийн гэл тэ. Тэгээ бас нэг мэдээлэл байсан нь юу вэ гэхээр Джеффри Дамерийн аав нь тухайн хүүхдээр химийн туршилтууд хийлгдэг байсан. Одоо тийм жаах хүүхдээр нэгсэндээ амьтдын элэг бөөрөөр янз бүрийн туршилт хийлгдэг ч юм уу. Бага наснаас нь цус болон аллаг одоо тэр ёс бус үйлдэлүүдийг хэвийнгээд ойлгуулсан байсан болов гэж би бол бодсон. За тэгээ дээрэс нь айгүй хэцүү одоо нэгсэндээ тухайн хүү маань өсвөр насн дээрээ ирдэг. Тухайн үедээ эмээтэйгээ амьдарч байсан. Тэгээд дээрэс нь нэг тийм сэтгэл санаа таагүй, ганцаардсан ч юм уу эсвэл нэг тийм эморсон үедээ шүн дунд эмээгээ унтж яхад нь тухайн амьтдынхаа сэг зэмийг гаргаж ирээд нүдэн дээрээ задлж тавьж агаад түүнийг хараад гар хангалах хийдэг байсан. Амжигтай биш гэж үү? Энийг сонсоод яг миний зүрхний хэм ингээд нэмэгдсэн. Үнэхээр аимшигтай. Өсвөр насны хүүхэд мэдээж одоо нэг өөрчлөлт нь янз бүрийн явагддаг те тухайн үедээ эм ордог одоо ганцаарддаг янз бүрийн байдлаар хэцүү болдог үе байдаг. Гэхдээ энийг ингэж гадагшлуулна, ингэж илэрхийлнэ гэдэг маань өөрөө тухайн хүн 100% эрүүл биш. Маш том сэтгцийн асуудалтай гэдг нь бол тэр үеэсээ мэдэгдэжсэн байгаа юм. За тэгээд шүн дунд тухайн амьтныхаа сэг зэмийг ингээл гаргаж ирээл дэлгэж тавьж байгаа гар хангалах хийгээл амжигтай дуу чимээ гаргаж ахыг нөгөө рүү нэмээ сонсоол сууж идэг байсан. Тэр байтугай хуршууд нь хүртэл мэддэг байсан. Яагаад хуршууд нь мэддэг байсан бэ гэхээр хуршийнхаа нохоог алаад толгойг нь шондоо өлгчдөг байсан. Тэгээд тэрнээс нь хуршууд маш их хайдаг. Тэгээ өсвөр насны хүүхэд болохоор яаж чаддаггүй. Тэгээд одоо эмээ ямар нэгэн байдлаар манай хүүхэд ингээд байна. Нөгөө өрөөндөө ингээд байна. Ийм муухай дуу чимээ гаргаад энийг нь харахаар би бүр ингээд үнэхээр айжин гэдэг болгоно хуршаалда хэлдэг байсан.
Тэгээ бүгдээрээ нэгсэндээ мэддэг байх нэ. За түүний бага нас болон өсвөр нас ийм одоо харгислал ийм ёс бус зүйлээр дүүрэн өнгөрсөн. За одоо хамар өндөрлөгөөгөө хийж байна. Хамар өндөрлөгөө хийхэд нүүрний хэлбэр бүтцээрээ маш гоё өөрчлөгдөж өгдөг. Ер нь бол сүүдэр болон хамар өндөрлөгөө нүүр хэлбэржүүлэлтийг үнэхээр зөв хийж чадах юм бол та наснасаа залуухан маш гоё, цэвэрхэн, цэгцтэй нүүртэй харагдаж чаднаа. Нүүр бодолтыг ер нь бол одоо маш гоё хийх нь хүний харааны өмцгийг хуурч чадах нэ. Та хүссэн залуугаа найрч чадна гэсэн үг. Нүрээ бодоод. Гэхдээ мэдээж тэгж нөгөө үндсэн одоо өөрийнхөө гоо сайхан үндсэн одоо байглаас заяасан өгөгдлөө тэр чигээр нь үгүү хийгээд нүрээ бодохыг одоо нүр бодолт гэж бол хэлэхгүй. Өөрийнхөө өгөгдлийг зөвөр ашиглаж тэрэн дээрээ байгалийнхаа гоо үзэсгэлэнг тодтогч өгөхийг нүр бодолт гэж хэлээд байгаамаа. За дараагийн одоо кадр руугаа шилжиж. За түүний өсвөр насны тиймэрхүү байдлаар маш хүнд хэцүү өнгөрсөн. Тэр үеэс эхлээл тэр хүн бол одоо нэгэнтээ алуурчин болно гэдг нь бол тод болцсон байсан юм шиг надад санагдчихээн. За үүний араас түүний анхны аллах нь байсан. Гэхдээ би хохирогчийн нэрийг хэлмээргүй байна. Би одоо энэ дээр хохирогчийг Джон гэд дуудаад явчихъя. За Джеффри Дамер гэдэг алуурчин маань өөрөө маш юм залтай, овжин, тархин бол буруу зүйл дээр маш хурдан ажилтдаг тийм залуу байсан. За тэгээд залуу бол хохирогч Джоныг яаж өгөөшөнд оруулсан бэ гэхээр цуг архиулсан байгаа юм. Тэгэхдээ эрэгтэй хүн шүү дээ. Эрэгтэй хүнийг цуг архиуж өгөөшөнд оруулсан. За ингээд өгөөшөнд оруулангуудаа яасан бэ гэхээр цуг архиуж дуусчаад одоо залуу хүү Джон харьяа гэхэд нэгсэндөө би одоо харьлаа гэж явахад нь араас нь саваа модоор цохоод тэгээд амь насыг нь одоо нэгсэндээ амь насыг нь хөнөөгөөгүй муужруулад ухаан алдуулсан байгаа. Шууд алахгүй шүү дээ тэр чинь. За ухаан алдуулаад хүчнэсэн байгаа. За хүчнээд тухайн залууд нэгсэндээ хүчил тарж амьд зомби болох туршилт хийсэн байгаа юм. Тийм харгас, тийм аимшигтай хүнийг бол зүгээр л одоо нэгсэндээ туршилтын объект гэж хардаг тийм. Хүнийг хүн гэж хардггүй тэр хүнийг бол зүгээр туршилтын объект гэж харсан байна. За тухайн залууг ухаан алдуулчаад хүчнээд араас нь хүчил тариад ингэж туршилт хийсэн байна. За ингэж туршилт хийж бах таваа хангаж өөрийнхөө нөгөө нэг ёс бус гаж хүслээ хангачаад араас нь цогцсыг задлсан. Цогцсыг задлаад эд эрхтнүүдийг нь хадгалсан. Эд эрхтнүүдийг нь хадгалахдаа тухайн одоо алуурчин маань ч яах вэ? Джеффри Дамер хүчилтэй савнд хийгээд элэг бүр тарих одоо юу гэдэг толгой зэргийг ингээд тусна. За тэгээд 18 наснда Джеффри Дамер анхны аллаа үлджээ. За үүний араас бол тэрээр уучлаарай. Sorry. Отох. За үүний араас Джеффри Дамерийн одоо зан чанар нь улам зэрлэгшиж эхэлсэн, хийж байгаа хэрэгүүд нь улам зэрлэг, улам аимшигтай болсон нь бол тодорхой. Яагаад тэгэхээр тэрээр өсвөр наснд өнгөрч нас биед хүрсэн эр хүн болсон. Тэгээд 1991 он хүртэл тэрээр нийт 17 хүний амь насыг нь хөнөөсөн. За түүний хохирогчт нь дийлэнхдээ өнгөт арьс одоо ижил хүйстэн залуус байсан. За тэгэхээр энэс харахад бол Джеффри Дамер өөрөө ижил хүйстэн. За тэгээд ижил хүйснээ сонирхол нь илүү байсныг бол харж байна. За тэрээр хохирогчтой яаж дийлэнхдээ өгөөшөндөө оруулдаг вэ гэхлээр архи уух, тэгээд дээрэс нь гей бааруудаар хисэж үйлчлүүлэгчтэй онилж хохирогчтой онилж одоо нэгсэндээ тодорхойлж авдаг байсан. За сэдв солигдож дараагийн үйлдэлийг ярихаас өмнө нүр бодолтод чухал байдаг нэг зүйлийн тухай хүргэе. Энэ бол хацар өнгөлөгч буюу флаш байдаг. За эмэгтэйчүүд бид нар үндсэндээ нүрийнхаа хэлбэрийг засаж байгалийнхаа өвөрмөц үзэсгэлэнтэй өнгөтөрхийг сэргийхийг зорж нүр бодолт хийдэг. Үүнд маань нүүрэнд гэрэл өгнө, өнгө өгнө, ам үн дээрээс нь өргөж өгнө гэх мэтчлэн маш олон давуу талтай хацар өнгөлөгчийг байнга хэрэглэх ёстой шүү. Ам үн дээрээс нь зөв хэрэгжилж сурах юм бол энэ бол таны нүүрэнд байх ёстой маш чухал одоо үзэсгэлэнтэй харагдуулах
зэвсэг олж өгнө. Хөөрхөн болохыг хүсвэл газар өнгөлөгчөө байнга тавьж агаарэ. За тэгээд Жефри Тамар маш богино хугацаанд буюу одоо маш хурдан хугацаанд бүхэлдэн 17 хүний алтай амьд хүрсэн. За тийм учраас тэр чинийгээрээ бас мөн адилхан амархан баригдсан. Тэгээ өөрийгөө ерөөсөө огт баригдахгүй эсвэл зүгээр тэр баригдана би яалаа авна, би буруу зүйл хийж гин, би гинт хэрэг хийж гин гэдгийг ухаарах завдалгүй тийм аимшигтай аллахт дондчихсан. Одоо тэр аимшигтай ёс бус хүчирхийлэл, за тэгээ дээрэс нь тэр аимшигтай сайко үйлдэлүүдтэй бүр дондчихсан тийм хүн байсан учраас 1991 онд тэрээр баригдсан. Хайлайтер тавьж өгөх хэрэгтэй. Хайлайтерыг бол заавалчгүй нүрээ гялцуулах зорилгоор ашиглах хэрэгтэй шүү. Хөөрхөн харагдана. Маш хөөрхөн харагддаг. Setting spray цацаар суур будалтай төгжье. Дөнгөж өсвөр насны дараа явж байгаа охтууд маань хүнд будалд хийж болохгүй шүү. Арьсаа хайрлаад арьс арчилгаанаасаа эхлээд суралцаад яваарэ. Одоо цаг үе харьцангуй сайхан болцсон. Нөгөө гой бичлэгнүүд ч юм уу, арьс арчилгааны зааврууд, бүтээгдэхүүнүүд маш олноороо гарсан энэ цаг үед шууд хүнд будалд хийж хөөрхөн охтууд маань арьсаа балалж ерөөсөө болохгүй шүү. Ээж аавууд маань өсвөр насны хүүхдтэй нүур будалтын тухай мэдгэдэггүй өгж байгаарэ. Нүрийг нь будуулж агаарэ. Тэгээд дээрэс нь зааж зөвлөөд энэ тухай багаас нь ойлголтыг нь маш сайн өгөхгүй бол ирээдүйд арьсны асуудалтай хүн болно шүү. Арьсны асуудал бол эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлд, тэр одоо эмэгтэй хүний ч гэлтгүй, ер нь эрэгтэй хүний ч гэсэн өөртөө итгэх итгэлд маш их нөлөөлдөг. Тэгэхээр ер нь бол тээс нь эхлээрэ гэж зөвлөж байна. За ингээд будгаад өгч. Тэлц Сиси. Сиси бит хоёр суур тавилтаа тавьж дуслаа. Одоо дараагийн үйлдэл рүүгээ шилжиж. Энэ бол хөмсөг будалт. Маш чухал. За тэгээд Жефри Дамер ерөнхийдөө гей бааруудаар явж хохирогч онилдог. За тэгээ мэдээж Жефри Дамерийн царайг харсан тий. Жефри Дамер бол хинч харсан алуурчин гэж харахааргүй маш нүдэнд дулаахан. За ер нь хинч хараад энэ хүн намайг алчиндаа гэж бодогдохооргүй тийм хүн ирээд архи уяа ингээд гой хамтдаа хөвгчлөлтэй байя гэд ингээд очихоор мэдээж тах хүн татгалзахгүй. За тэгээд архиун согтоон тэгээ мөн дээрээс нь мансууруулж агаад одоо амин газар нь буюу ар нуруунд нь саваа төмрөөр цохиж ухаалтуулаад за тэгээд үндсэндээ эрхэндээ оруулдаг. Тийм аимшигтай муухай нэр үнэхээр яаж тийм муухай ээж чаддаг байна. Би бүр салгалаад байна. Sorry аимшигтай салгалж байна. За тэгээд эхний алхам нь бол тэгж цохоод эрхэндээ оруулдаг бахнэ. За тэгээд гэрлүүгээ авч яваад нэгсэндээ одоо тамалж эхэлдэг. Тарчлаан, тамлан, хүчинд нь мөн дээрээс нь хамгийн аимшигтай нь химийн бодис нэгсэндээ биерүү нь хүчил шахдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд нэгсэндээ юм зомбируулаад дотоод эрхтнүүд нь бүгд мэдээж үхжилд орно. Тэр хүн бол түүний урдаас одоо Жефри Дамерийн урдаас хохирогч нь ямар ч эсэргүүцэх чадваргүй болгож авдаг. За тэгснийхаа араас хүчиндэж одоо ёс бус тэр гач хүслээ хангасныхаа араас түрүүний хэлсэнчлэн амийг нь тасалдаг, хөнөөдөг. За тэгээ хөнөөснийхаа араас маш олон за Жефри Дамерийг барьсныхаа дараа гэрт нь үзлэг хийхэд бол маш олон фото зураг гарч ирсэн. Тэрээр одоо хохирогчдийнхаа амьд байх, тарчлааж явах үеийнхээ зурагнуудыг бол бүгдийг дарж авдаг. За тэгээ дээрээс нь маш олон эд эрэхтэн гарч ирсэн. За бүр нэг хөргөгчийн онгойлгоод үзсэн чинь нэг хүүгийн толгой, тасалсан толгой байжсэн. Аимшигтай. Хүний эд эрэхтнийг хөргөгчөндөө хийн, хадгална гэдэг чинь өөрөө маш ноцтой гэмт хэрэг болчихж байгаамаа. За тэгээ эндээсээ кайф аваад амьдрна гэдэг бол энэ бол хүн биш, адуус, тийм ээ? Адуус амьтан нэг хүртэл ухаанаас ийм аимшигтай одоо тийм гач сэтгцэн өвчтэй үйлдэл гарахгүй шүү дээ, тийм. Тэгэхээр энэ алуурчныг юу бүтээсэн бэ?
ямар одоо трама гэхээрээ ямар одоо бага насндаа үзсэн тийм хүнд трама гэхээрээ хүнийг ийм аимшигтай аратан болгож хуургадаг вэ гэдэг нь бол маш асуудалтай тий. Энэ дээр бас тэгээд би энийг бол төгсгөлт нь ярих хэрэгтэй. Гэхдээ одоо ярьчээ. Энэ дээр бол нийгэм юг буруутгаж байсан бэ гэхээр тэр нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг байгууллагуудад бол маш шүүмжлэлтэй хандж байсан. Ийм аимшигтай аратан бэлтгэгдэж байхад хаана байсан бэ? Яагаад анхаараагүй вэ? Энэ бол зөвхөн Америк нэгдсэн улсад гэлтгүй дэлхийг донслогсон тийм аимшигтай гэмт хэрэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол амар шүүмжлэлтэй хандж байсан юм билээ хүмүүс. За ингээд үсгүй хөмсгөн дээрээ үстэй мэд хөмсөг зуурлаа. Тэгэхээр хөмсөг хүний нүрийн хэлбэрт яаж нөлөөлдөг нь бол энэ дээр маш тод харагдаж байна. Үнэхээр чухал нөлөө үзүүлдэг ахны. Хөмсгөө гой бодож сураарэ. За энэ хүү хэрэг дээр маань мөн миний харуулслыг юу төрүүлсэн бэ гэхээр энэ сайхан бүлэгт 17 өнгөт арьс дийлэнх нь өнгөт арьстай залуучууд байсан. Энэ сайхан залуучуудад бол маш их халгалсан, харамссан. Би бол гей хүмүүсийг дэмжидэггүй, гэхдээ үгүйсэгдэггүй. Энэ бол хүний эрхийн асуудал. Бид нар тэр гендрийн асуудалд бол оролцож чадахгүй. Тэр хүн байглаасаа яаж заягдсан түүгээрээ л байна. Тэгэхээр энэ бол тэр гендрийн асуудал эсвэл аль хүснээ сонирхох гэдэг асуудлаас илүү тухайн хүний алтан амь хохирсон дээр би бол аимшигтай их харамсаж байна. Хөөхий миний хусцсан байсан хөөхий хөмсөг минь ингээд сайхан өтгөн хар хөмсгтэй хүүхэн боллоо. За сэдв рүү оръё. Жефри Дамерыг бол ерөнхийдөө хочин Милуокигийн махчин гэдэг тийм Милуокигийн махчин гэсэн хочтой байсан. Яагаад ийм хочтой болсон бэ гэхлээр Жефри Дамер нэг биш хохирогчийнхоо одоо цадлан хийсэн, үйлсэн, мөчилсөн, тасцсан биеийн хэсгүүдээс нь идсэн байсан. Ерөнхийдөө бол хүн махан идэж гэдэг шиг те нэгсэндээ хохирогчтой идсэн байсан. Зүгээр нэг алаад, барчлаагаад, зовоогоод одоо мөчлөөд алах биш. Тэр хүнийхээ махаар хоолдог байсан. Гэхдээ бүр ийм аимшигтэй одоо бүр ханч цадахгүй тийм аимшигтэй хүсэл тачаалтай сайко алуурчин байсан гэсэн үг шүү дээ тий. За тэгээ ерөнхийдөө нүдний будал руугаа орсон байна. Нүдний будалтны маань гол амин сүнс нь бол уусгалт байдаг. За нүдээ хэрвээ гоё цэвэрхэн будаж сурмаар байгаа бол та уусгалтын техникийг нэг нэгэнгүү сайн туршиж үзээд скелтэй болсон байхад та ямар ч будалт зурлагыг хийж чадах чадвартай болно гэсэн. Тэгэхээр шууд тод будалт хийх биш, та эхлээд уусгалтынхаа мөн чанарыг багаас нь хийж сурах хэрэгтэй байх нэ гэж ойлгож болно. За тэгээ ерөнхийдөө бол энэ хүү бодолт маань бор смоки бодолт учраас нүднийхээ суурийг бор өнгөөр тавиад за мөн дээрэс нь та бүхэн харж байгаа бол энэ нүднийхээ бор өнгөний уусгалтыг сүдэртэйгээ холбоодох юм бол таны нүр илүү жижигхэн уусгалт чинь амьд харагдаж өгнө гэсэн үг. За энэ хүү бодолтын дээрээ би контр ашиглахгүй бор өнгөөрөө тэнэрээ өөрөөр нь ингээд контр хэлбэржүүлчихье гэж бодлоо. Ерөнхийдөө контргүй бодолт маань нүдийг өөрөөр нь маш гоё хурцгаж хэлбэрийг нь засаж харагдуулдаг учраас дээрэс нь хүнд харагдуулахгүй, хиймэл харагдуулахгүй тул тэнэр нь өөрөөр нь хурцгаад контр тавьчлаа. За тэгээ ерөнхийдөө 1991 онд Жефри Дамер баригдсан. Баригдсан шалтгаан гэх юм бол түүний нэг хохирогч залуу алуулах гэсэн бол гараас нь мултарч амьд гарч чадаад цагдаа нарт очиж гэрээг нь зааж өгсөн байна. За тэгээд үүний дагуу цагдаа нар ирээд Жефри Дамерын гэрт нэгжлэг хийхэд аимшигтэй хүний санаанд ормооргүй зүйлс гэрээс нь гарч ирсэн. За үүний донд юу байсан бэ гэх юм бол хүний бие эрхтнүүдийн хэсгүүн хөргөгчөнд хадгалсан, мөчилсөн хүний махнууд амун дээрс нь тасалсан толгойнууд бол маш их байсан. Дээрээс нь нөгөө нэг ийм хүчил байдаг ч махыг муудахгүй ингэж нэг үнэр оруулахгүй ялзруулж хадгалдаг тийм хүчил маш ихээр илэрсэн байгаа. За тэгээд хүчил дотор хийцэн ийм махны биеийн хэсгүүд маш олон тооны фото зурагнууд гарч ирсэн. За тэр нь мэдээж Жефри Дамерын хохирогчд
буюу амь насанд хөнөөгцсөн хүмүүсийн зураг, тарчилгааны одоо нөө харгислал, одоо аимшигтай муухай үеүүдийг нь гэрчилж авсан тийм фото зурагнууд гарч ирсэн. За Жефри Дамер үүнийг өөрөө юу гэж нэрлсэн байсан бэ гэхээр хайрын дурсамж гэж нэрлсэн байсан. Тэгэхээр л аимшигтай алуурчин болох нь мэдэгдэж байгаа. За үүний дараагаар мэдээж Жефри Дамер баригдсан. Гэхдээ нэг асуудал үүссэн. Гэмт хэрэгүүд ил болоод за энэхүү алуурчны тухай нийтэд ил болоход хүмүүс бол маш их бухимдалтай байсан. Юун дээр бухимдажсэн бэ гэхээр яагаад хинч зогсоогоогүй гэдэг асуудал үүсч эхэлсэн. Бүхэл бүтэн 17 хохирогч амиа алдчихад хахад энэ хугацаанд яагаад цагдаагийн байгууллага үүнд анхаарлаа хандуулаагүй юм бэ? Үнэхээр л бариг гэвэл өчтөчнөө арга байсан штэ гэдэг тийм хүмүүсийн бухимдал, эсэргүүцэл, игдүүцэл яригдаж эхэлсэн. За яагаад хүмүүс ингэж бухимдаад байсан бэ гэхээр үүн дээр яригдж байгаа зүйлс нь нэгдүгээрт хохирогчд дийлэнх нь өнгөт ярьсан байсан. Хоёрдугаарт одоо гей хүмүүс байсан гэж байгаа байхгүй юу? За тийм учраас л одоо хүмүүс энэ дээр ингээд арьс өнгөний ялгуур гаргаж байна. Мөн дээрээс нь гендрийн одоо гей хүмүүс хохирогч нь байсан учраас цагдаа нар бол энийг ерөөсө тоогоогүй баг ингээд алуулаад байж инэз гэж бодсон юм муухай гих мэтчлэн хүмүүсийн одоо игдүүцэл хурж эхэлсэн байгаа. За дараагийн алхам сормосоо дэрвэлгэнэ. Сормос наахгүй. Өөрийнхөө сормосыг дэрвэлгээд буднаа. Энэ маань илүү амархан бөгөөд илүү натурал харагддаг. За дэрвэлгэцгээе. Миний хөөрхөн жижигхэн сормосыг дэрвэлгэцгээе. За тэгээд ерөнхийдөө бол Жефри Дамерыг хохирогч болсон хүмүүс буюу Жефри Дамерын хэрэг дээр цагдаа нарыг маш муухай хайн, за дээрээс нь ерөөсөө үнийг авч хэлцээгүй, айгүй муухай одоо үл тоосон маягаар ажилласан гэдэг дээр бол нийт Сиси бөөлжөөд байна. Sorry энд жижигхэн асуудал үүслээ. За энэ хэргийг сонсоод манай муур хүртэл одоо муухай санагдаад, заван санагдаад бөөлжж байна. Гэхгүй заахад манай муур бөөлжчлөө хитрхи хидсэн байна. Хитрхи идэмхий байна. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүс бол үүн дээр бол маш их эсэргүүцэл үзүүлсэн. Цагдаа нар ерөөсөө тоогоогүй, ерөөсөө авч хэлцээгүй штэ. Бүхэл бүтэн 17 хүний амь нас ингээд хохирцсон багт чинь тэгээд үндсээр нь ярих юм бол яа тоогоогүй гэж бодоод үзэхээр нэгдүгээр гей хүмүүс байсан. Хохирогчт нь гей залуус байсан. Хоёрдугаарт өнгөт арьстай байсан. Гэдэг дээр одоо муухай арьс өнгөний үзэл гарч ирсэн байна. Гендрийн одоо тэгш эрхийг хүндлээгүй байна. Гэх мэтчлэн юм асуудлууд яригдсан. За тэгээд сүүлд одоо амьд гарч ирээд цагдаа нарт мэдгдсэн 14 настай хохирогч хүү буцаагаад гэрлүүний явуулснаас олж тухайн хүү одоо амь нас нь дахин эрсдэж алуулсан байгаа байхгүй юу. За тэгээд дахиад үүний араас 1991 оны 7 дугаар сарын 22-нд одоо Жефри Дамер яг баригдаж илчлэгдсэн байна. За энэхүү сормосны будаг бол миний хамгийн хайртай супер уртасгагчтай миний одоо ганц үнэнч хамтрагч маань байх нэ. Сормосоо наахаас илүү сүүлийн үед будахыг илүү үзэж байгаа. Яг хөө мэдээж сүүлийн үед нөгөө ширхгээр наадаг маш гоё сормоснууд гарч ирсэн ч тэр сормоснууд миний сормосны гоо үзэсгэлэн гэдээсэн үгүй. Ачигш. Худлаа. Тоглосон шүү. Найзан сая тоглосон шүү. Хонгороо. За ингээд дээдлийн сормосаа доотлын сормосоогоо бодчих. За үүгээр төгсгөл болж Жефри Дамер мэдээж баригдсан. За тэгээд хэрэгүүд нь илчлэгдсэн, гэр оронд нь нэгжлэг хийсэн. Одоо энэ бүх зүйл бол бүгд ил болсон. За
За Жеффри Дамрын баригдаад одоо мэдүүлэг дээрээ хэлсэн аимшигтай нэг үг нь юу вэ гэхлээр за энэ үг бол түүнийг угаасаа сэтгцээ өвчтэй гэдгийг бол илтгэсэн үг байгаа. За энэ нь юу байсан бэ гэхлээр Жеффри Дамр хэлэхдээ би энэ бүх зүйлийг буруу зүйл гэдгийг мэдж байгаа. Би буруу зүйл хийснээ мэдж байгаа. Гэхдээ миний энэ доторх одоо нэгсэндээ би дотоод хүндээ эзлэгдсэн. Би энийг одоо эсэргүүцэж чадаагүй. Би одоо дотоод хүнийхээ хийх гэснийг л хийсэн гэдэг тайлбар мэдүүлэг өгсөн байгаа. За мэдүүлгийн явцад шалгалтын явцад бол Жеффри Дамр шизофрен болон параноид гэдэг одоо сэтгцийн өвчний онштой нь бол батлагдсан. Гэхдээ бол Жеффри Дамрыг хэрэг хүлээх чадвартай, хэрэгээ хүлээх чадвартай гэж үзсэн учраас 957 жилийн хорих ял оносон. 957 жил буюу насаараа одоо эдлээд ч барж дийлж тааргүй тийм хорих ял оносон бахны. За ерөнхийдөө бол 15 хүний амь насыг бүрлгэсэн гэдэг дээр бол хэрэг үүсгэсэн юм байлээ. Тэгээ Жеффри Дамр мэдээж шоронд орсон. Эхний удаатаа бол тэрээр ганцаарчилсан хорих буюу гянданд ял эдэлж агаад за тэгээд явандаа Жеффри Дамр ердөө шоронд ороо 3 жилийн дараа амь нас алдсан байна. За тэгээд эхний одоо хугацаанд бол гянданд ганцаарчилж хорих ял эдэлж агаад тэгээд тухайн хүн маань өөрөө би гэмнүүлээ уучлсан гэд шашинтай болсон байгаа. Тэгтээ амар инээдтэй байгаа зү. Би л авдаг тэрийг бол зөвхөн жүжиг гэж бодож байгаа. Тэгэл хүн алчаал баахан хүний амь насыг тэгж хэрцгийгээр бүлгчээл шоронд ороод ухаараал шашинтай мэдгүй би бол тэрийг амар жүжиг гэж бодож байна. За тэгээд шашинтай болсон. Тэгээд дээрэс нь шоронд бол маш одоо тийм гэгэрлийн замд хүрч байгаа гэж бол өөрийгөө тайлбарлсан байдаг. Жеффри Дамр 1991 онд хорих ялаа аваад 1994 онд шоронд амь нас алдсан байна. За түүний хувьд ерөөсө 3 жил ял эдэлсэн байна. За тэгээ 3 жилийн дараа өрөөнийхөө хамтрагч Кристофер Скарвер гэдэг одоо хүнд төмөр саваагаар задуулж амь нас алдсан байна. За тухайн хүний хөнөөсөн Кристофер Скарвер гэдэг хүний хувьд ямар мэдүүлэг өгсөн бэ гэхлээр тэр бол хүн биш байсан гэдэг мэдүүлэг өгсөн. За тэгэхээр угаасаа ойлгомжтой маш ихээр үзэн ядсан учраас өрөөнийхөө хүний амь насанд хүрсэн байна. За үүнээс харахад бол ерөнхийдөө энэхүү хэрэгээр нийгэмд буруу зүйл өдөөн торхирохыг ерөөсөө хүссэнгүй. Энэ нэг талаараа сэрэмжлүүлэх мэдээ болох юм болов гэж би бодсон. За бидний одоо нийгэм бол маш хүнд хэцүү цаг үе манай нийгэмд тулгарч ирсэн. Одоо сошиал ертөнц маш ихээр хөгжсөн байна. Одоо мөрөөдөд тоглоом, хар тамхи, арх зэрэгт одоо залуучууд ихээр донтож байна. Гэхдээ би бол үүн дээр нэг хэсэг бүлэг хүмүүсийг ярьж байгаа шүү. Бидний хүрээлэлд магадгүй өсвөр насны дүүнер дунд маань сэтгцийн асуудалтай, эсвэл бага насныхаа травмагаас гарч чадахгүй байгаа зүйл анзаарэгдсэн бол та хинэн ч байсан, аханч байсан, аав ээжинч байсан, анхаараарай. Маш сайн анхаараарай. Өсвөр насны хүүхдүүдтэй үнэхээр их анхаарал тавиарай. Мөн дээрээс нь та танихгүй хөршин байлаач гэсэндээ хин нэгнээс ёс бус хандлага мэдэрсэн л бол тухайн хүний сэтгцэн эрүүл мэндэд нь багц гэсэн анхаарах зүйл хийж өгөөрэй гэж хүсэж байна. Бидний нийгэм өөрөө биднэрт адгуус амтан араатнаас долоондор авиртай тийм аимшигтай алуурчин бэлтэж байгаа ч юм билүү бид нар бол хэлж мэдэхгүй. Манай Монгол улсад ч гэсэндээ цөөхөн хүн амтай гэхэд аимшигтай гэмт хэрэгүүд бүртгэгдсэн байдаг. Тэрийг би ч гэлтгүй та бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр хүрээлэлтэй анхаарал болгоомжтой байцгаая. Бидний жижиг гэлтгүй үйлдэл нийгэмд маань одоо эерэг үр дүн авчрах боломжтой учраас юм хөгжсөн цаг үед бид нэг нэгнийхээ сэтгцэн эрүүл мэндэд анхаарч нэгнийгээ тайван байдалтай мөн дээрээс нь сэтгэл зүгээр нь дэмжиж туслалцаа үзүүлж амьдрья гэдгийг энэхүү хэрэгээр би уриалъя гэж бодсон юм аа. За тэгээ хэрэг дуусахын одоо ярьж байгаа хэрэг маань дуусахын алдад энэхүү одоо гэмт хэрэг энэхүү Жеффри Дамр гэдэг хүн одоо соёл урлагт ямар нөлөөч байх уу одоо ямар өөрчлөлт авчирсан бэ гэдгийг дурдъя. 2022 онд Netflix Monster буюу Мангас гэсэн нэртэй Жеффри Дамрын түүх
түүхээр сэдвүүлсэн тийм кино бол бүтээгдэж орсон юм байлээ. Та бүхэн үнэхээр сонирхож байвал дэлгэрэнгүй мэдмээр байвал тэрхүү киног үзэж болно. 2017 онд My Friend Dahmer гэдэг тийм кино бас гарсан юм байлээ. Миний найз Dahmer гэдэг нэртэй. Дээрэс нь сэтгэл зүйн мангас гэж нэрлэгдсэн маш олон сошиал контентууд, одоо жижиг сажиг мэдээллүүд бол маш ихээр гарсан. Та бүхэн илүү ихийг мэдмээр байвал search хийгээд YouTube-ээс ч юм уу хаана нэгт газраас мэдээллүүдийг нэмээд авч болно. За тэгээд энэхүү түүх маань нэгэн хүний тухай бол үүсэнгүү энэ нийгмийн системийн гажуудлыг одоо тэр нийгэмтэй тулж ажилладаг цагдаа болон нийгмийн хүрээнд ажилладаг байгууллагуудын жижиг сажиг доголдол одоо манай Монголд ч гэсэн үүсдэг нийгмийн давхаргаар нь гадуурхдаг амун дээрээс нь ажиллаа хийж чаддгүй хэсэг бүлэг хариуцлага хүлээх ёстой тийм албан байгууллагуудын жижиг сажиг доголдлуудын тухай одоо бас хөндий гэж бодсон. Тийм ээ, бид нар хаанаа шат шатандаа хариуцлагатай ажиллах ёстой, ажлаа чинь сэтгэлээсээ хийх ёстой. Манай Монголд ч гэсэн илрээгүй маш олон аимшигтай сэтгэл сэртгийлгэм одоо гэмт хэрэгүүд бол зөндөө гарч байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдээ, өсвөр насны охтуудаа, хүүгүүдээ хараа хяналтгүй битээ гадуур явуулаарэ. Цаг үеийн аимшигтай байна шүү. Эцэг эхчүүдээ харгалзан дэмжигчтэй гэж хэлээ те. Энэхүү түүх маань бол бодит амьдралын хамгийн аимшигтай кино гэж хэлэхээр түүх байлаа. Аимшигтай кино, бодит амьдрал дээр аимшигтай кино шиг үйл явдал болдог бол энэ өөрөө аимшигтай кино байх байсан баха. За тэгээд энд хүргээд ярьсаар хагаад уруулаа бодох марцсан юм шүү. За уруулаа бодчихъя. За уруулаа бодохынхаа өмнө уруулны өнгийг арсны өнгөтэйгөө жигдэлнэ. Жигдэлсэн бол хүрээ буюу уруулын сүүдэр хийж үгүй. Тэгж нөгөө амар хиймэл харагдуулахаар айхтар хүрээ бол хийхгүй. Гэхдээ ерөнхийдөө сүдэрлээд өгнө. Би харандаагаар хүрээлэх жоохон дургу. Хиймэл болсон юм шиг харагдаад. За дээд уруулаа. Дээд уруулаа ихцээр нь нэг татаад тэгээ хоёр талуу нь хүрээгийн дагуулад дуусгачих. За ингээд Хөөрхөн Too Faced-ийн lip gloss маань надтай цуг байна. За үгээрээ gloss түргэж. За миний бичлэг энд хүрээд дууслаа. Нүүр бодолт маань амжилттай дууслаа. Мөн дээрээс нь сэдвийнхаа тухай та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбар мэдээллүүдийг өгч чадсан байхаа гэж бодож байна. Та бүхэн маань өшөө илүү баримтат, сонирхолтой мэдээллүүд болон өшөө илүү гоё нүүр бодолтуудыг үзхийг хүсвэл энэхүү бичлэгэн дээр маань лайк дарж, шеэр хийгээд мөн сувг дээр маань subscribe дарахаа мартуузай. За бичлэгнийхаа төгсгөлд дахин хэлэхэд энэхүү видеог маань маш хөөрхөн мөн дээрээс нь эерэг хөөрхөн үзэгчид үзэж байгаа гэдэгт би бол маш итгэлтэй байна. За тэгээд эерэг энерги түгээсэн, эерэг хандлагыг түгээсэн соёлтой, ноёд хатагтай залуус охтууд та бүхэндээ хөөрхөн комент үлдээгээд сөрөг бодлуудаа хаяад за тэгээд дээрэс нь эрүүл сэтгэл зүйтэй, эрүүл хандлагатай нийгмийн бүтээхийн төлөө бүгд гар бие оролцоод явж байгаа сайхан залуустаа нэг нэгэндээ урам өгж хайрлаарай, кэрлээрэй гэж хүсээд бичлэгээ дуусгая. За тэгээд баяртай.